Сургуулийн насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор School Police буюу эцэг их асран хамгаалагчийн эргүүлийг ажилуулад байгаа. Гэвч орхон аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослын улмаас 16 хүүхэд хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэний 14 нь сургууль орчмын гарц гармаар гарч байхдаа бэртжээ. Иймээс School Police-ийг аймгийн хэмжээнд хангалтгүй ажиллаж байгаа гэж үзэн журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. School Police гэдэг энэ эргүүл бол зөвхөн одоо зам дээр зогсоод хүүхэд зам хандлан гарахад л туслах ёстой юм шиг ойлголтыг өгөхөөр тэнд байгаа үр гүйцэтгэж байгаа эцэг эхчүүд ч гэсэн яг л тийм л ажил хийх ёстой юм шиг байдлаар ойлгосон. За мөн одоо тэнд ажил гарч байгаа одоо эцэг асран хамгаалагчдад одоо яг аюулгүй ажиллагааны зааварчилгаа буюу яг өдөртмийн ажил үр гүйцэтгэхдээ юу хийх юм бэ гэдгийг одоо хэн зааж зөвлөх юм бэ ч гэдэг юм ийм зүйл нь тодорхой босуулсан бол яг энэ эдийг бүр тодорхой болгоод за энэ журам дээр за мэдээж одоо сургуулийн захирал нийгмийн ажилтан гэдэг юм уу те энэ дундаас нэг багшийг төлөөлж бүр ингэ сонгож аваад за энэ одоо замын байгууламж дээр ажиллах School Police-ээр ажиллах эцэгчүүд яг юу хийх ёстой өөрсдийнхөө аюулгүйд яаж хангах ёстой юм за бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцож явах энэ үед нь яаж зааж зөвлөх ёстой юм за мөн одоо сургууль орчмын энэ ойр орчимд бага насны хүүхдүүд за даа ялангуяа дунд улан ахлах ангийн хүүхдүүд маш их гэмт таллагад өртдөг юмаа дээрэмдүүлдэг бусдад зодуулдаг бусад хүч хэрхийлүүлдэг ч гэдэг юм уу те энэ төрлийн гэмтэргээс бид нар яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэдэг энэ юмнуудыг хүртэл энэ хүү журманд нарийн тусгаж оруулж буй гэдэг тийм зүйл хэлцэгтэй өнгөрсөн баг. Ер нь бол одоо ингээд харахад бол ерөнхийдөө өдөртөө нэг ээлжиндээ за хоёр эцэг хэл гарч байгаа. Өнөөдөр бол энийг бол бид нар цааш нэмэгдүүлэхээр те одоо нэмэгдүүлээд за 4 эцэг гарна. За 4 эцэг гарахтаа 2 нь замын хөдөлгөөнд зохицуулах чиглэлээр ажиллаж байгаа. 2 нь одоо яг хэвжирмийн одоо чиглэлээр ажилладаг сургууль орчмыг тойрж ингэж хөдөлгөөнтэйгээр тойрж яваад тэнд одоо бага насны хүүхдүүдэд хууль зөрчиж байгаа олон үйлдэлүүд бусад уруу татагдж байгаа энэ үйлдэлүүд тасан зохицох чиглэлээр ажиллана. За мөн ингээд одоо цаашаалтаа бусдыгаа манлайлж ажилласан эцэг эхчүүдэд өнөөдөр ямар урамшуул байх юм тий одоо энэ гэмтрийг тасан зохицох энэ одоо үйл хэрэгт ингээд бусдыгаа манлайлаад оролцож байгаа эцэг эхчүүд гэсэн ямар өөр одоо урамшууллын зүйл байх юм гэдэг юм энэ зүйлүүдийг тусгуулахаар болсон салдууд явж байгаа. Энэ хүү журманд бас нэг тусгагдах одоо нэг гол зүйл бий. Тэр юу бэ гэхээр одоо яг өнөөдөр School Police-ийн энэ журам өнөөдрийн байдлаар хэрэгжээд явж байгааг үл явж байна. Энийг одоо хэрэгжүүлээд явж байгааг үл бас явж байна. Гэтэл нөө эцэг асран хамгаалагч гэдэг юм уу одоо нэг иргэн хүүхдийнхаа одоо School Police-ийн хууртай өдрөө гарчаад яг тэр цаг минут гарч байгаа цаг хугацаанд одоо яг үнийг хэлэхэд хийцгүүрсэн байдалтай те юу хийх юм мэдэхгүй хүүхд зам хөндлөн гарч явахт нь тухайн хүүхдэд тусалдаггүй өөрсдөө сургууль орчмын бүсэд очиод хүүхдүүдийн хажуу замыг тамхи татаад ч гэдэг юм уу те одоо хүүхдүүд зам хөндлөн гарч явахт нь хүүхдүүд тусалдаггүй иймэрхүү байдалтай эсвэл бол орхиод явцдаг сургуулиас юм авангуутлаа ажиллаа хийгээд орхиод явцдаг ч гэдэг юм ийм эцэг эхчүүдийн хандж байгаа хандлагаас болоод л яг энэ олон хүүхдүүд зам дээр өслөд өртөж байгаа тохиолдол өсөд. Тэгэхээр энэ бас энэ шинжилэлд оруулахдаа бид нар хэрвээ энэ School Police-ээр үр гүйцэтгэхэд өөрөө ажилдаа хариуцлагагүй хандсанаас болоод яг тэр өөрийнх нь гарч байгаа цэг юм дээр одоо зам дээр ослоор гараад хүүхд өртөх юм бол тухайн эцэгчүүдээр ямар хариуцлага хүлээх вэ гэдэг юм иймэрхүү зүйлсүүдийг хүртэл энэ журманд оруулахаар бас саналууд л явж байгаа. Тэгэхээр School Police өдрийн хэдэн цагаар ээлжилж гарч ийн яг энэ School Police ажиллагаанд орсноор ер нь хүүхдүүд замын хөдөлгөөн оролцохтой илүү хялбар оролцож байна. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Хүүхдүүдэд тусалж байгаа л гэж бодож байгаа шүү. 11:30-аас 12:30-оор миний ээлж гарч таарсан. Тэгээд одоо зогсож байгаа. Яг ингээд зогс гэж тэмдэглээг барихад жолооч нар яг зогсож гинэ үү? Ер нь яаж юм? Ихэнх нь зогсож илээ. Цөөхөн л ганц харин л явж. Замын хөдөлгөөнд оролцож байхад бас хүүхэд олон том хүн гэлтгөө бас машинд мөргүүлэх тохиолдол бас их байгаад байгаа. Энэ нь яг юунаас болж байгаа гэж та бодож байна? Энд тэгэл жолооч нар өөрсдөө явган хүний зам дээр бол явган нэтрүүлээ гаргачаад өөрсдөө явчихвал зүгээр юм болов уу гэж бодож байгаа шүү. Дөрмээрээ тэгэл их цаашгүй гайгуулаймаар гэж бодоод. Ер нь энэ School Police энд байнгын юм ажиллагаатай байх нь зөв гэж бодож байна. Зөв. За баярлалаа. School Police-ийн журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөвхөн гарцсан дээр эргүүл гаргах бус сургуулийн ойр орчимд нэмэлтээр эргүүл гаргах мөн эргүүл хийх явцад ашиглагдах багаж хэрэгслийг засаж сайжруулах санал гаргажээ.